Дараагийн бичлэгтээ тавтай морил. За би өнөөдөр та бүхэндээ шин сарны бичлэгийг маш товчхон хүргэе гэж бодлоо. Тэгээд 10 сарын 21 буюу одоо маргааш те оройны 21 цаг 25 минутанд Жинлүүрийн ордонд шин сар маань байрлаж таарч байгаа. Тэгээ Монголын цагаар бол оройны 8 цаг 25 минут гэсэн үг. За тэгээд энэ удаагийн Жинлүүрийн ордонд байрлаж байгаа шин сарны түлхүүр үг гэхээр хосын харилцаа, за тэгээд дээрэс нь аливаа зүйлийн тэнцвэр, гоо зүй мэдрэмж, за бусдаа нийтж байх байдал, харилцан яриа, дэгжин байдал гэсэн ийм одоо түлхүүр үгтэй мэлээ. Тэгээд 10 сарын 22-нд болохоор Далаван гараг одоо ухрах хөдөлгөөн явагдаж таарч байгаа. Тэгээд Далаван гараг нь болохоор өөрөө нэг тийм сүнслэг байдал илүү давмгаалдаг тийм гариг ертөнцийн байна л да. Энэ удаа нөгөө хоньны ордноос загсны орд руу ингэж ухарч таарж байгаа тийм үзэгдэл явагдаж байгаа. Тэгэхээр энд ингээд ямар энергийг ер нь төлхөө өгч байгаа вэ гэхээр энэ шин сартай за тэгээд тэр Далаван гарагийн одоо ухарч байгаа тэр хөдөлгөөн зэрэг нь болохоор аливаа зүйлийн тэнцвэрийг илүү бий болгох хэрэгтэй. За тэгээд эмх цэгцэнд оруулах хэрэгтэй. Одоо эмх цэгцгүй зүйл байгаад байгаа бол эмх цэгцэнд оруулах хэрэгтэй гэсэн тийм энергийн урсгал илүү төлхөө байгаа гэж хэлж байгаа юм билээ. Тэгээд өөрийнхөө сэтгэл доторх эмх цэгц байна те. За тэгээд ажил, мэргэжил, одоо эргэн тойронд байгаа хүн хоорондын харилцаа гэд бүхэл зүйл дээр бас тэнцвэр гэдэг зүйлийг маш сайн чухалчилж өгөх хэрэгтэй гэсэн байгаа. Тэгээд зөвхөн одоо дотоод сэтгэл зүй сүнслэг байдаг гэхээсээ илүү нүдэнд харагдаж байгаа зүйлүүд дээрээ ч гэсэн тэнцвэртэй байдлыг баримталж амьдрах гол зүйлээ олох хэрэгтэй гэсэн үг юм уу? Бид нэр олон жил ингээл өөрийнхөө дотор талд те сэтгэл дотроо ингээд нэг таглаад дараад юусоо ингэж сүхэж гаргаж ирэхийг хүсдэггүй зүйлүүд ингээд байдаг байх гэж бодож байна. Ер нь хүн болгонд те. Тэгэхээр тэр ингээд тэнд бүр ингээд дараад орхицсон бидний одоо сэтгэлийн гүнд байгаа тэр нэг одоо сөрөг зүйл те дахиж сүхийг хүсдэггүй зүйл байх юм бол тэрийгэ гаргаж ирээд одоо юу гэдгийг тухайн зүйлтэйгээ нүүр тулах тийм цаг үе болгоул илүү одоо дараагийн амьдралд боломжууд ингээд гарч ирнэ. Яагаад тэгэхээр бид нар одоо ингээд хэрэндэл эерэг байгаа л тий өмнөх зүйлийг орхих хэрэгтэй гэдэг ийм яриануудыг маш их сонсоод бас тэгж амьдрахыг ер нь бол хичээдэг ч гэсэн бидний тэр энд ингээд дараад орхицсан шийдэх ёстой нэг зүйл байгаад байдаг. Тэрийгээ ерөөсөө тэр чигээр нь ингээд таглаад дараад гаргаж ирэхгүй ингээд орхисон байх юм бол хамгийн түрүүнд ер нь бол шийдвэрлэх хэрэгтэй байдаг. Гинэ эерэг байна гэдэг нь болохоор таны одоо сэтгэл зүйд эргэж сүхсэн ч тэгж их одоо шаналхааргүй зүйлүүд байх юм бол тэр чигээр урагшлахад бас болж байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгтэл тэнд ингээд шийдээгүй орхицсан эргэж сүхөхөөр шаналаад байдаг ч юм уу тийм зүйл ах юм бол тэрнтэйгээ нүүр тулаад тэрнийхээ одоо учрыг тийм боломж болгож болно гэж байгаа. Өнгөрсөн зүйл гэж бодоод ингээд өнгөрөөгөөд эргэж сүхгүй гэд өөртөө шийдвэр гаргасан ч байж болно шүү дээ тийм. Ер нь бол бас эргээд бодоход сэтгэлд маш их одоо гуниг төрдөг ч юм уу яадаг чинь тийм сэтгэл сонирн болдог. Тийм байж магадгүй. Тэгээд тэрнээсээ болоод ер нь одоогоороо амьдрнаа гэд ингээд аль болох эерэг байхыг хичээдэгч байж магадгүй гэл одоо хүн болгон зөндөө олон шалтгаанууд байгаа. Тэгээд тэр дотор байгаа өөрийнхөө шийдээгүй зүйлийг тэр чигээр нь дарж орхичоод за тэгээд би ерөөсөө ингэж явнаа гэхээр бас нөгөө тэнцвэр гэдэг зүйл бидний сэтгэл дотор алдагдаад идэг юм байна л да. Цаашлаад амьдралд маш их саад болд юм байна. Тэр нөгөө орхисон зүйл маань. Тэгэхээр аль нэгийг нь хитүүдүүлэхгүйгээр ерөөсөө тэнцвэртэй бодож авч үзэх ийм одоо цаг хугацаа болгоод үзэх юм бол тэнцвэрийн тал дээр маш гоё хүчтэй энергитэй ийм шин сар байгаа. Хүн хоорондын харилцаан дээр ч гэсэндээ бид нарт ингээл сонин тийм мэдрэмжүүд төрдөг штэ. Яагаад ийм хүмүүстэй орооцолтоод идэг юм болоо? Яагаад дахин ийм хүнтэй таарад идэг юм болоо ч гэдэг юм уу? Ажил дээр яагаад ийм сонин хүмүүс байдгийг болоо ч гэдэг юм уу. Ер нь бол ингээл янз бүрийн асуудал байдаг бол өөрийгөө хит тохироохгүй за тэгээ бусдыг ч бас хит тохироохгүй тэгээ тэнцвэрийг нь бариад ажил байна, гэр бүл байна, бүх зүйл дээр ингээд явах тэр зарчмыг өөртөө бий болгоорой гэж байгаа. Тэгээ дээрэс нь бид нар шин юм эхлүүлэх гээл ингээл ямар нэг байдлаар шин юм хийх гээл тэ өсөж дэвжих, амьдрал ахуйгаа шинээр одоо бүтээж бий болгох, сайжруулах гээл ингээд зөндөл юмнуудыг өдөр бүр юу гэдгийг амьдралдаа одоо нөгөө нэг илүү дээшлчих юмсан, илүү хөгжчих юмсан, за илүү боломжтой амьдрчих юмсан гээл ингээд бүгд л хүсч мөрөөддөг шүү дээ. Тэгтэл яагаад тэнд ингээд саад гарч ирээд болдоггүй вэ гэд инхээр л ерөөсөө өмнө нь болсон одоо карма гэдэг юм уу юу гэдгийг те нөгөө янз бүрийн сэтгэлд ингээд нэг сэвтэ үлдсэн зүйлүүд тэр чигээр нь ингээд орхицсон таглаад байгаа.
За тэгээ бүр ингээд даарцсан те гаргаж ирэхийг хүсдэггүй байхаар тэгээд тэрийг гаргаж ирэхээр янз бүрийн одоо нөгөө сөрөг зүйлээд юу гэдгийг те гуниг шаналл байдаг учраас тэрийг нөгөө учрыг нь олж гол нь хүлийн зөвшөөрч өгөх гэдэг бол маш чухал тийм үйл явц гэж байгаа байхгүй. Тийм болохоор өөрийнхөө дотор байгаа сэтгэлийн гүнд өгөх тэр зүйлүүдтэйгээ нүүр тулаад хүлийн зөвшөөрөөд ингээд тийм байна гэд ингээд өөрийгөө зөөлрүүлээд харагдаад өгөх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд тэнцвэрийг барихын тулд те бид нарт бас сонголт гэдэг зүйл чухал болж ирэх юм болов уу гэж бодоод байгаа. Яа тэгэхээр ер нь бол ийм тэнцвэрийг барина гэдэг зүйл маань дундыг барина л гэсэн үг шүү дээ. Тэ альва зүйлийн ер нь бол би нэг ийм үед эерэг зүйлийг нь хараад ингээд явъя. За тэгээд болохгүй бол нэг ийм үед сөрөг зүйлийг нь хүлээж аваад хүлээн зөвшөөрөөд гээд ингээд нэг тийм сэтгэл зүйн тэнцвэртэй байдлыг өөртөө ингээд чухалчлаад явах нь хамгийн зөв юм байна да гэж надад санагдсан. Тэгээд яг энэ онцгойлон одоо шинэ сарны үеэр тэр хүн хоорондын харилцааны янз бүрийн хэлбэлзэл байдаг бол тийм яг тэрийг тохируулах тэр урсгалын энерги явж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр за энэ харилцаа одоо надад үнэхээр чухлаа. Тэгэхээр би энэ харилцааг авч үлдэх хэрэгтэй гэж байгаа бол өөрөөсөө үйлдэл хийдэг ч юм уу тийм ярилцдаг ч юм уу. За тэгээ үгүй бол одоо юу гэдгийг за энэ харилцаа одоо ер нь бол орхих хэрэгтэй байна гэж бодсон бол ер нь орхидог ч юм уу гэд ингээд энэ бүгд бас л яг нэг хувь хүний өөрийн сонголт хийж хөдөлж байгаа зүйл болж байгаа зү тэ. Гэхдээ сонголт хийж хөдөлж байгаа ч гэсэн тухайн зүйлээ тэнцвэртэй байлгах тэр чадвар хэрэгтэй. Жинлүүрийн орд гэдэг чинь өөрөө яг нөгөө бүх ордуудын гол дунд тавьд нь ингээд оршдог учраас тэнцвэрийг илүү чухалчлаад ах шиг байгаа байхгүй. Тим энерги илүү давмгаал байгаа юм шиг байгаа байхгүй. Өөртөөгөөч бай, бусдаач бай, ер нь хил хязгаар тогтоож харилцах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь аливаа зүйлийг хэтрүүлэхгүй байх хэрэгтэй гэдэг зүйлүүдийг ер нь ухамсарлах юм бол хамгийн зүйтэй болов гэж бодсон. Тэгээд би яг энийг ингээд ер нь өөртөө зүгээр ингээд яг шинэ сар бүтэн сарны үеэр ингээд нэг тийм уншиж мэдэж ингээд сонсч авдаг л да зүгээр. Энэ удаагийнхыг сонссон чинь бас хэрэгтэй юм шиг санагдаад заримдаа би чинь бичлэг хийдэггүй шүү дээ. Тэгээд хэрэгтэй юм шиг санагдахаар бас хиймээр санагдаад байдаг байхгүй. За тэгээд гэр бүл, найз нөхөд те хань ижил ерөөсөө бүгд л яг адилхан одоо хинт ч байсан, ямар ч хүнд байсан, ажлын хүнд ч байсан те ямар нэгэн байдлаар хил хязгаарыг л ерөөсөө тогтоож өгөх хэрэгтэй. За тэгээд ямар хил хязгаарыг тогтоож өгөх үү гэдгээ хамгийн гол нь шийдэх юм шиг байгаа. Тэгэхгүй бид нар чинь ингээд хил хязгаарыг нь тогтоож өгдөггүй учраас хинч байсан даавардаг ч юм уу те. Ер нь тэгэл үр хөвч байсан, үдчихсэн, одоо найз нөхч байсан ингээд ямар нэгэн байдлаар хил хязгааргүй бол хүн ер нь тэгээд даавардаг л амьтан штэ те. Бийж таач ерөөсөө бүгд л яг адилхан байхгүй юу. Тийм болохоор өөрөө ийм хил хязгаар хэрэгтэй гэдэг юм шийдэж өгөх хэрэгтэй болж байгаа. Тэгээ өөртөө ч мэдлгүй ингээл бид нар чинь жишээлбэл одоо ингээл дотн хүмүүстэй тий анхаарал халамж тавьж гин гэдэг юм уу. За тэгэл надад мэдрэгдэж байгаа аж жаргал одоо энэ хүнд ч гэсэн одоо яг адилхан энэ гоё зүйл байгаа зүтэй гэж тулгадаг ч юм уу. Тэ ингээд нэг тийм янз бүрийн зүйлүүд байдаг штэ тий. Тэгтэл тэр нь яг нөгөө хүндээ гоё жаргалтай санагдаж байгаа. Тэрнээс аж жаргал мэдэрч байгаа зүйл мөн ч юм уугүй ч юм уу тий. За тэгэл яг тэр хүний хүсэж байгаа аз жаргал хүсэл мөн ч юм уу ч гэдэг юм уу. Тийм зүйлүүдийг нь бас бодож үзээд тэнцвэрийг барих гэдэг өөртөө тийм жанжин шугамтай байх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Тэгээд хүний ер нь бас хүсэл тэр сонирхлыг бас сонсно гэсэн үг. Зүгээр өөрийгөө ингээд тулгаал би ээж юм чинь би одоо юу гэдгийг аавч юм чинь гэдэг юм уу. За эсвэл би одоо хурц юм чи ихнэр чи юм чинь гэдэг өөрийнхөө бодлыг зөвхөн ингээд тулахгүйгээр сонсож дээрэс нь тухайн хүний бас бодол хүслийг харгалзаж үзнэ гэсэн үг. Тэгэл эн чинь бас л тэнцвэр хэрэгтэй болчихж байгаа шүү дээ. Хитрхи их ер нь тулгаад байхаар л нөгөө бас харилцаан дээр тэнцвэр алдагдаж байгаа шүү дээ тий. Яг тэр шиг ингээ бодоод үзэх юм бол бас их чухал зүйл юм байна да гэж бодсон. Тэгээд би ч гэсэн бас энийг уншаад өөртөө ч гэсэн тусгаж бодож авч जैन. Тэгээд хүн болгон бүгд л ерөөсөө яг адилхан төгс биш. Тэгтээ тэрийг яг учрыг ойлгуулдаг ганц зүйл бол хоорондоо ярилцгал зүйл юм байна да гэж би боддог байхгүй юу. Тийм болохоор ярилцах гэдэг бол хамгийн зөв алхам, хамгийн зөв арга гэж бодож जैन. Тэгэхээр тэнцвэрийг олохын тулд хүн хоорондын харилцаан дээр одоо жишээлбэл ойлголцохгүй зүйл ах юм бол ярилцдаг ч юм уу. За тэгээ ажил дээр бас ингээд охироод байгаа ч юм шиг мэдрэмж төрдөг бол ярилцдаг ч юм уу. Тэ ингээд өөрийнхөө амьдралд маш гоё тэнцвэртэй ингээд бүх зүйлийг
баланстай аваад явах юм бол болно гэж байгаа. За тэгээд дээрэс нь өөрийнхөө одоо сэтгэл зүй доторх те хүнтэйгээ ерөөсөө бас тэнцвэртэй харилцах хэрэгтэй. Хүчээр одоо бас эерэг байгаа юм шиг тэгж бас байж болохгүй. Тэгээд мөн дээрэс нь сөрөг зүйл гэдэг юм ч гэсэн угаасаа амьдралд байдаг штэ гэж бас тэрийг хүлээн зөвшөөрч чаддаг хэмжээний тэм сэтгэл зүг өөртөө бэлдэх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгээ шинэ сарны үеэр юмыг одоо эерэг аль болох эерэг байхыг хичээгээрэй гэл эерэг энерги гаргаараа гэл ер нь ол ярьдаг те. Тэгтээ энэ удаа бүр хит ингээл эерэг байх гэж хичээх биш, өөрийнхөө тэр гарч байгаа яг тэр сэтгэл мэдрэмжээ ерөөсөө сайн сонсож өгөөрэй гэж байгаа байхгүй. Тэгээд ямар мэдрэмж мэдрэгдэж байгаа, за тэр гарч ирж байгаа эерэг байна уу, сөрөг бодлоо анзаарч өгнө. За тэгээд сөрөг бодол байх юм бол тэрийгээ ингээд дарахгүйгээр гаргаж нүүр тулах гэдэг тэр үйл явцыг хамгийн гол нь хийж өгөрөө гэсэн байгаа. Тэгжээж хүн өөрийнхөө сэтгэл дотор тэнцвэр гэдэг зүйлийг бас хамгийн гол нь барьж явах боломжтой болж таарж байгаа байхгүй юу. Тэнцвэрийг бүх зүйл дээр чухалчлахын тулд өөртөө хил хязгаар, зарчим, за тэгээд зарчим тогтоохын дээр за эргэн тойронд байгаа хүмүүстэй хит бас өөрийнхөө хүслийг тулахгүй, за хит бас өөрийгөө хохирохгүйгээр ер нь бол ярилцах гэдэг зүйлээр ойлголцоод үзээрэй гэж хэлмээрэн. Тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.